За энэ бол үржихүү хүрдний дасгал. Гараараа хөлөө барихгүй. Хөлөө хөдлөхдөө яг нь түнхний үеэр охины хардаа түнхний үеэр хөдлөж байгаа зингэж. Тэрээс энэ шаа магаар өвдгөрөө ингэхгүй шүү дээ. Яг түнхний үеэр хөдлөх нь шүү. За одоо хийж яхаа авсаж. Болж гинэ. Хөлс гарч байгаа биз? Хошин надад зүгээр үү? Хошин алж л юм байна. Яг тэнцэр болоод тэгэхээр суугаа байдлаараа шууд дөөрөд өгчдөг. Одоохондоо тэнцэр болж чадахгүй зүйл мал болж байна. За дахиад баруун хөлөө өргөөд шууд нарна. Хэвтээ 8 тоо. Хэвтээ 8 тоо. Зүйл. Одоо асуулт хийж шүү. За одоо зүүн хөлөө өргөөд хэвтээ 8 тоо. Тэр баатар хин дараа тийгээд гараа. Ингээд хийгээд. Ихсэн. За энэ ямар үедээ тасгал вэ? Үржихүүн үрдээ тасгал. Бүх тастын дараа үнд сүлдээс байгаад багтана. За одоо хоёр хөлийнхөө өдөндөө сөхрөө сууч. За одоо хүн болгон өөрийнхөө хоёр өвдөг рүү хараарай. Айл өвдөг нь урагшаа тавилттай, айл өвдөг нь хоошоо тавилттай анзаарах битээ засаарай. Засахгүй. За зүүн хөлийнх нь өвдөг нь арашаа тавилттай болсоо ойлгохоор. Зүүн өвдөг нь жоо хойно тавилттай, баруун хөл нь урагшаа тавилттай байна. За баруун хөл нь хоошоо, зүүн хөл нь урагшаа тавилттай байна. За энэ бол эхний байдлаа тавигдж байгаа онш. Аль талын чинь хөл богино байна вэ? Богино талын хөлийн өвдөг дандаа хойно тавилттай байдаг. Засаад тэгшлээ суухаар тухмут болчихдог. Хойшоо татаа суухаар тухтай болдог. Өөрөөр хэлбэл баруун хөл хойно байл, баруун хөл богино, зүүн хөл байл хойно байл, зүүн өвдөг хойно байл, зүүн хөл богино хүн шинж. Өөрөөр хэлбэл баруун хөл богино гэж чинь баруун талын сууж буй аарцэг мултраад дээш явсан шинж. Зүүн хөл богино чинь зүүн талын аарцэг үе сууж мултраад дээшээ хараа хөлөө чангаагаад аваа явсан шинж шүү. Одоо тэр саварчлын бараа буй аарцэг нурууны барьяастаар энийг засаад байгаа. Энийг засахаар нөгөө дээр нь хазгын мөн чинь нуруу мөрөн шүү дээ. Гэм ушгирч байгаа. Тэр бүгд тавигдчихдаг. Тэр бүгд тавигдахаар нурууны үений хоолдох зай өндөгөөд тэгэхээр нусаас асан бүх бидний судас чөлөөлөгдөөд дотор гадна бүх хэрэгтэн лөө яах нь нөгөө ирчмэл чөлөөтэй шахаад өгчдөг. Хүрдөө чөлөөтэй хэлээ. Ингээд тэр хотоод идсэн шархлаа цусны дарал хэсэх нойргууд тархины хавн нүдний хараа сонсгол уйлынхаа хавн хавдар бүх юм эдгээд байгаа учраас. Ойлгосноо. Тэгэхээр эрүүл болсон хүнд яг цэгцрээс ухаар хоёр үлийн өвдөс зэрэгцээд огт зөөргүй болно. За давлаас оч. Одоо хоёр дахь хонш. За завилсан суултан дээр зүүн хөлөө дотроо оруулсан нь гараа өг. За энэ зүүн талын сүүшний малтар гэсэн үг. Яагаад гэвэл хүн суухтаа дандаа богино хөлөө дотор нь ухтуулаад гадуур нь оруулсан. За баруун хөлөө дотор нь оруулсан. За энэ бас баруун талын сүүшний малтар тань гэсэн үг. Одоо та нар хөлөө солиос суухад нөгөө урт хөлөөрөө богино орооход тухгүй учраас жаа нэггүй гэдэг. За гэтэл цөөхөн тооны хүмүүс айлал нэгдэг юм байдаг. Тийм байна. Айлал суулт нэгдэг юм байна. Энэ бол баруун тал нь малтраа зүүн рүүгээ шилжсэн. Зүүн тал нь малтраа баруун талаа шилжсэн холбоо малтралтай хүмүүс. Айлал нэгдэг байдаг. Ойлгосноо? Цоо ирүүлэл застаа хийх зүйлсүүд гэсэн үг. Өөрөөр хэлбэл аарцгийн ажилтныг засаад идгээц гэсэн үг. Тэр нөгөө тамаагүй. Өөрөөр хэлбэл хорвоотор хүн болж үйлсэн хүн болгонд аль нэгтлийн аарцгийн үеийн ажилт байгаа учраас биеийн тэгшин алдагдаад тэгшин алдагдсанслаад олон өвчтөд. Сүнснээс гаралтаас бус бүх өвчин шүү. Хүрдний гаралтай өвчин, уурхтын гаралтай бүх өвчин энэ аарцгийн ажилт, нурууны тэгш бус тэглэгийн нурууны тэглэгийн мушгил эргэлтээс хамаарлаа өвчин үүсэж байгаа шүү.
Тийм учраас энийг анхааруулж хэлж байгаа. Нөгөө төвөр унтаж байгаа хүмүүсийг хүүхдүүдэд харж байна. Мултралтай талаа дандаа дээр авч унтдаг. Урт талаа доор авч хажуугаар харж унтахад баруун талаа мултралтай дандаа зүүн хажуугаар унтдаг. Зүүн талаа мултралтай бол баруун хажуугаар эрүүл талаар унтдаг. Мултралтай талын хөлтөө доошоо харж унтахаараа мултарсан хөлөө дандаа бицрүүгээ явна. Хатад сойж унтдаг. Баруун талын мултралтай баруун хөлөөс хойно, зүүн талын мултралтай бол зүүн хөлөөс хойж унтдаг. Ингээд оншиж болдог. Нэгд жишээ нь зүүн талын мултралтай баруун хөл урт учраас биеийн бүх жингээ ачаал яах нь босоо явж байгаа эрүүл буюу урт баруун талаар шилжиж тийм үү. Тэрээс болоод баруун хөлийн булчингууд гуй, шилний булчин яг тэр төвшөндөө нөгөө зүүн хөлгөө булчингаас хамаагүй өдөг болсон байдаг. Ажил хийсээр байгаад яах вэ? Хөөд амарсан байна шүү дээ. Тийм учраас гутлынхаа өсгийг харахаар урт хөлийнх нь гутлын өсгийг төрүүлээд илэрчдэг. Богино хөлийнх нь гутлын өлгөмийн төрүүлээд илэрчдэг. Яг богино хөлд өлгөмөөр явдаг учраас эрх урын харалтаа доолттой илэрдэг. Өсгөн илэрдэг нь тэр болгон ажил хийдэг. Гэвь энэ шууд хүмүүсийг хэвтэж байгаа сууж байгаа өмсөж байгаа зүйлснэр нь тэгшмийн алдагдал байна гэж шалгаж байна шүү. За одоо өсгөрөөс очих бодгон нэрээ. За банк зогсоо явдаг ажил хийдэг усууд эсвэл байн гэдэг суудаг усуудыг бие хөвшин хөл хичээлдэг. Тэгэхээр амраах тасгал нь одоо энэ одоо яг нурууга цэг суугаараа цэг суухаар хоёр өдийн шагаан дээр ачаал очно. Тэгэхээр суухдаа хоёр үлмийг миний хөө иш хараад удаа хоёр үлмийг нийлүүлээд өсгөөгөө задлаад хоёр өснийхөө дундуур ургацээс авах нь шүү. Энэ суух зүг болно. Суухдаа хоёр үлмийг нийлүүлээд суучаарай. Одоо хоёр өсгийн дээрээ ингээд займчаад өгзгөө өсгөөгөөр нухаад үүс. Ерөнхийдөө шилвэний булчин, гуйны булчин, өгзөний булчин нухагдж байгаа биз? Тэгэхээр сайхан зөөлөөр суулгаж авдаг. Амар мэдэрч. Таны жоох хэцүү байна. За та жоох төр амарч. За одоо хүн болгон баруун гарын хаалгаар зүүн хөлийнхөө өвдгийг барь. За миний хөө иш харж байна. Энэ ахны харж байгаа. Иш бүр иш харж байна. За баруун гарын хаалгаар зүүн хөлийнхөө өвдгийг бариад зүүн гараараа баруун хөлийнхөө өлмийг хатгаад. Тэгээд зэжрээ яах вэ? Ирэх нь шүү дээ. Нөгөө талдаа эсрэг зүүн гараараа баруун өлгөөрөө баруун гараараа зүүн өлгөөрөө хамааш. Буцаагаад дахиад нөгөө эсрэг байна. Баруун гараараа зүүн өлгөөрөө зүүн гараараа нөгөө талаа. За дахиад эргүүлээрэй нөгөө талаа. Зэжрээ нуруугаар бүтээ. Сайн байна. За энэ бол ёо. Энэ наран сүлжээ хүрдээ засгал. Наран сүлжээ хүрд яг аюулхан өөрсний доор харалтай байх тийм үү? Наранаас ирчэн татж авдаг хөлчүүд. Энэ хүрд өөрөө дархлаа харилцдаг. Хүний бие. Энэ узуурс гэж яриадсан тийм үү? Хүний бие 90 узуурс гэдэг дөрөв дээрээ тесний одоо ялгалтыг хариуцж идэг гэсэн. Энэ байл. Тэгэхээр одоо энэ гурван дасгалыг хийснээр доод гурван хүрдний эргэлт идэвхжиж хийм байлаа.
гажцсан, савлцсан, халигтай хэрэгэл, бур үргэлт норцсон байгаад энэ дасгалын ачаалах нь жигдэрээд хэвийн хоримд орох нь шүү. Их өдөр ч яваад их өдөр биш шүү. За дараагийн дасгал зүрхэн үрдний дасгал. Зүрхэн үрдний дасгал бол энэ суугаа байрал дээр бидэргээ дээр хоомтойгоо яа зарим нь хөшөө шиг тэр шомбоогоор байж. Зарим нь их нэгэр байж нэгнийгээ дэрлээ. Ийм нэг сайтай байж тийм нэгэндээ. За энэ хэвтэлтээс дараараа тохгүйгээр өндөж усна. За одоо тодорхой мэдээж байна. Энэ зөвхөн үрдний дасгал энэ ердөө тохгүйгээр босон. Хоёр дагц шууд газар хүрнэ шүү дээ. Гэдэггүй шууд ингээд тэгээд гараа тохгүйгээр өндий. За энэ амрагууд суучраас энийг эхний удаад 5 удаа хийх болдог. 5 удаа хийх. Тэгээд энэ дасгалыг хийж чадсан хүн нөгөө зүрх судасны өвчин нэрвэгддэг. Өөрөөр хэлбэл тархины судас бөглөрөхгүй. Зүрхний тижээдэг өөр хүн тэтгэн судас бөглөрөхгүй. Цус харахгүй нэ шүү дээ. Тийм бод байнга нөгөө өндөр хүчтэй даралтаа зүрх судасаар цусыг шахаж байгаа учраас тэр судасны хан дотор үүссэн тэр бөглөө таглаа ургасан утас бүгд яг нь цогтод хонгоогоод явчихдаг. Хонгоогоод явчихдаг. Тэгэхээр инфарктаар ийм дасгал хийж чадж байгаа хүн өвдөхгүй. Тархины судас бөглөрөхгүй. Тийм үү? Цус алдахгүй, цус харахгүй гэсэн үг байна шүү. За энэний хялбаршуулсны хууль юу вэ? Хялбаршуулсан хууль юу вэ? Энэ хуулиар бол хоёроор өөдөөс харсуугаад нэг нь бидэргээ хэвдээ нөгөөх нь өвдгөн дээр нь яах нь гарчээ. Тэгэхээр даралттай учраас хүн өндөхөд харьцангуй амар болно. За энэ дасгалыг хийж байгаа шүү. За нэг хийгээд үзэх үү. За яг ээлжээр хийж байгаа хоёроор. За тэгээд эхний удаа 5 удаа өндөөгөө босчихсан юм. За бүр чадахгүйгоос удаагаар харж иж болно. Тийм ээ. Хамаагүй. Тэгээд өсгийн хоёр биш үү? Эцний удаа 5 удаа болно шүү. Чигээр. Анх энэ цаашаа жонцолт юу гэж байгаа 5 удаа. Тамагчо. Сайн байна. Сайн ямар үлдээс суулаа. Зөвхөн үрдээс. Зөвхөн хартаа байлаа. Ямар өнгөтэй зөвхөн ногоон өнгөтэй шүү дээ. Хэлбэр дүүрсэн. Хавар биш байгаа боо. 6 талт. 6 талт шүү дээ. 6 талт.
За хоолой урд дараагийн цэцэл. Хоолой урдны цэцэл. За хоолой урдны цэцэл дээр бол болцоо дандаа дуулахаар хоолой урдыг хөвлөж өгдөг. Дуулах. Мэдээж өөрийнхөө хамгийн дуртай сайн мэддэг үг яг нь аялгуул дуулна гиншихгүй. Үгээ тот хэлээд аялгуулаад тэр хоолой цэвэр тунгалаг гарна уу, сулгоо гарна уу юу хамаагүй. Сэтгэлээсээ дуулах хэрэгтэй. Мөн сэтгэлээсээ. Хоолой хүрдний нэг гинтэн хоолой хүрчин 7 заягч хүртэлтэй. Үндсэн хүрдэн зүү эргээд дар зүрээр амартлаа худлаа ярихаар заягч хүрдүүд нь буруу хэрэгтэй. Заягч 7 хүрдэн буруу хэрэгтэй. Буруу эргэж худлаа ярьж байгаа нэг яаж өгөх вэ? Хоолойны өнгөнөө чичрээд ирнэ тийм үү? Царай зүсэн мэнчигээ дулаагаад хөлсөн дааварлаад ирнэ тийм үү? Хуруугаараа оролдоод нүднээ олбоор ханавчаад ирнэ тийм үү? Нөгөө нэрэ гэдэг үгээ олоо хэлээд тийм үү? Ингээд гадна байдлаараа тэр худлаа хийж байгаа үеү тэр хоолой хүрдний дагаж байгаа үндсэн заяг 7 хүрд буруу ярьж байгаа тийм үү? Тэгэхээр за энэ бол худлаа ярьж байгаа тохиолдол. За гэтэл хоолой хүрд гацхад яадаг вэ? Хүн eerэг. Ийж ингээд хэлсэн шүү дээ. За энэ тохиолдолд дуулахаар ирэх юм гэж байна. Яагаад гэвэл гацаан харагддаг. Хоолой хүрд гэдэг бол өөрөө орой хүрдэнд үүссэн орой хүрдний гэлтээс уураг дахид үүссэн юу? Цахилгаан соронзон хэмшүүд бодол гэж чинь. Тэр бодлыг илэрхийлж гаргаж байгаа арга зам нь хоолой хүрдээр үг болж гаргаж байгаа. Буу аваа болж гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр бодол сарнихгүй хоёрдохгүй байхын үндсэн арга бол хоолой хүрдийг л чигчтэн зөвөрүүлээд байгаа. Мөн тийм үү? Өөрөөр хэлбэл үнэхээр хүн сэтгэлээсээ дуртай дуугаад сэтгэл гаргаад дуулж байгаа хүн тэр дууныхаа аялгуу үг утга мөн чанарт нь орчдөг шүү дээ. Төсөөлөлдөө ороод шүү дээ тийм юм бат. Тэрхээс биш өөр юм бодоод тэрийг яах вэ ингэхүү тэр бодол алуулчих шүү дээ. Тийм үү? Тэгэхээр тэрийг застдаг арга нь хоолой урд застдаг арга нь дуулах арга. Ямар ч олгоороос нь өөртөө үнэнчээр дуул гэсэн үг. Ойлгосон уу? Тэр тохиолдолд заягч үрдүүд нь үндсүүлээд байгаа зүүр хич. Энэ гоё хоолойтой дуулах дасгал биш шүү дээ. Хоолой хүрдээ дасгал. Хоолой хүрд гэмтэх хамгийн амархан нөхцөл бол огт уурахгүй юм байхгүй байна. Огтоос юм байхгүй. Оцоо дамтраа гараа. Дуугийн сүр хаагаарай. Нэг нэгэндээ саалуулчихдаг шүү дээ. Тэгэхээр хоорондоо ерөөсө хит хоног дуурахгүй байх юм бол хоолой хүрд гэмтэх юм шүү. Үндсэн хүрднүүр л аа. Тэгэхээр бодож байгаа бодол үзэл бодол бүх юмаа хоолойгоо хүрдээр хажууд хаагаж илэрхийлж явах хэрэгтэй. Ядаад л дуулж явах хэрэгтэй юм шүү дээ. Тийм ээ. Ганцаараа амьдарч байгаа тохиолдол бид хоног өөрөө заавал ганцаараа байх цагаар болсон тохиолдол ядаад дуулж өгүүлж явах шүү дээ. За, хоолой урдсал. За, мэлмийн урдсал. Мэлмийн урдсал. За, мэлмийн урднд хамаардаг эрхтнүүд нь сулаа дээрээс харсан уу? Баруун 102 махан нүд. Тийм үү? Баруун 102 чих. Хамар. Хил. Хүүхэн хил. Гэрэлээр ирэхэд ордог шүү дээ. Тэгэхээр мэлмийн хүрдний гэмтлийн үед яг сонсгол муудах нь байна. Худлаа буруу юм сонсох нь байна. Тийм үү? Хараа муудах нь байна. Ойрын бол холын хараа, ойрын бол холын сонсгол, юмны үнэр танихаа байх нь, юмны хамт танихаа байх нь тийм үү? Гэх мэтээр өөрчлөлт гарах юм шүү. Тэгэхээр энийг застдаг дасгал нь толгой орой дээр тул зогсох дасгал. Хоёр гарын алга толгой оройгоор тулаад хөлөө яах нь гонцоолгоо зогсдог дасгал шүү дээ. Энийг хийвэл мэлмийн үр өргөлнэ. За одоо займаа жоохон баг байна.
хоорондоо мөргөлдөөд байгаа. Тийм учраас манай энэ охин нэгэн үрдээ басаад хийг аргачлалын зааж байна. Та нар хараад байгаа. Тэгэхээр зааж байгаа. Энэ хоёр гар хоорондын зай, толгойгоор хоорондын зай жигэд адилхан байх ёстой юм шүү. За гараад авах юм даа. За тоогоор нугаллаа. Тонголоо хоёр тохон дээр яг нь хоёр өвдгөө гаргаад авчихна шүү дээ. За эхний үйлдэл энэ тогтолт. Үүнээс цааш яг нь алгуур дээш нэрвэж жийж хөнө. За би энэ гэдэг. За дахиад буухтаа хоёр тохон дээр хоёр өвдгөө тавиад тэнцвэр олоод эндээсээ босч байгаа. Тэр нь өндөр дээр гар наадад. Ийм тавьж хийх үү? Үгүй энэ хатуу учраас би толгой яасан. Тэгэхээр нөгөө тэнцвэр наадад гүндэр наа гар наад толгойн дээр болчиход. Хан руу. Ихэндээ болон цоройгоод гэж байна. Хан руу. Гэхдээ өөрөөрөө тэнцвэр болох юм дээр чухал шээ. Тэгэхээр яг нь бүх цусны урсгал доошоо бэлмийн үрд рүү урсгана шүү дээ. Тийм үү? Бэлмийн үрдний гэмтлүүд чинь чихэн сонсгор мотгос авд өөрөөд үлээ. Тэнцвэр алдаг шүү дээ. Дотор чихний намраа эсүүд нь хөдөлгөө байгаад эсвэл хүчтэй намраад ирэхээр тэнцвэр алдаад эхэлдэг. Гойд юм төшөөд яваад. Дээш авч хитэж чадахгүй. Эсвэл доош авч хитэж чадахгүй тийм үү? Ийм одоо дотор нь ухаарай гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ гэмтлүүдийн үед хийдэг тасал үндсэнсэл нэг нь. За сайн дураараа оролдоод үзэх юм байна. Залууч удаас. Хэр удаан хийх юм бэ? Өөдөө тэнцвэрээ олоод буцаагаад агуурхан буулгаад бошоо болчих. За энд. Зүйтэй. Тэгээд нуруугаад ихтэй чангалаараа. Чангалаараа. За одоо хоёр өлөө 100хан дэвш нэрэг. Зэрэг явуулах юм уу? Зэрэг. За битгий яраар болж байгааз. Энэ насны ялгаа ерөөсөө байхгүй шүү. Оролдоод байх юм бол энэ өөрөө хийч болдог. Ийм тасгал шүү. За бэлмийн үрдийн гэмтэл энэ хүчин зүйл чи юу вэ? Ялангуяа ирээлжсэн өнгө. Ирээлжсэн нүд даалгасан ирээлжсэн тийм юмд удаан байхаар бэлмийн үрд өөрөөс цад гэмтэл эхэлдэг. Дөрвөл гэмтлийн үед чихний дотор чих гэхээр нөгөө тэнцвэр алддаг асуудал гардаг. Мөн хэд өндөр хүний сонсох дуу авийн давтамжаас өндөр давтамжийн дуу сонсороо чихний хэрэг гэдэг үлээ. Чихний хэрэг гэмтдэг шүү дээ. Энэ бас мэлмийн үрдийн гэмтэл шүү. Мэлмийн нэртэй ч угтаа энэ олон хэрэгтний тогтолцоо байгаа шүү. Өшөө яг үлээ өвлийн үлэрд хүүхдэд ямар малгай өмсөхөр нүдний гал муудгүй лээ. Үгүй юм уу хэрсэн малгай унахаар нүдний гал муучдаг. Тэр хурц эрчим яах нь нүдний болрыг гэмтэгддэг. Содор дээр байгаа үстэй. Ийм бүр дэлгэрсэн юмудыг өөрсдөө уушаад явах шүү. За содор аваад өөрчилж. За орой хурд. За орой хурд өөрөө бол яг толон оройд их зулааны харалтаа оршдог. Эргэн тойронд дагсан 9 заяач үрддэг. Үгүй тийм ээ. Дандаа хүний ухаан чадварын 9 үрд заяач үрд байна. За тэгэхээр оройн хүрдийг идэвхжүүлдэг хамгийн сайн байгалийн эрчмийн арга бол сар одны эрчимд байнга орой хүрд дээр хүртэж явах хэрэгтэй. Тийм учраас Монгол гэр яадаг үлээ? Тооноор байнга шүн од сар тусч яадаг шүү дээ. Түлхээр хаалгаа гарлаа яах нь? Гадаа ил гарт гарч ирдэг. Энэ битүү башин учраас оройн хүрд дээр тэр эрчим буухгүй нь шүү дээ. Өөрөө олж харахгүй бол гарахгүй бол тийм ээ. Байгалийн эрчим тэтгэдэг эрчим дээр.
Өөрөө хөгжүүлэх арга нь болохоор байнгын мэдлэгийг хурам хүртээд тэндээсээ дүгнэлт хийгээд зүйтэй эсхийн өөртөө шингээж яваад бусдын яах нь орхиод явна шүү дээ. Тэгээд аливаа зүйлийг харьцуул дүгнэлт хийж шинжилгээ хийж сурах нь. Энэ чадвар бол орой хүртэх хөгжүүлдэг. Яагаад гэвэл тэнд чинь өөр аливаа ямиг дэс дарааг нь олох чадвар байдаг. Аливаа ямиг ирэмблэх чадвар байдаг. Аливаа ямиг харьцуулан дүгнэх чадвар байдаг. Зүүд нойрны зүм байдаг. Тийм үү? Гэтэл энэ олон чадварууд хүн болгонд харилцсан адилгүй байх боловч үнэн хэрэгтэй хүн бол орой хүрдний 9 заяагч хүрдний чадварыг өсвөлнгийн жигд эзэмссэн байх шаардлагатай. Тэрийг хөгжүүлж байна. Аливаа хүнд нэг чадвар нь гой өндөр байдаг. Айлын чадвар. Тэгээд тэр чадвартай харгалзаа хоёр хүрдийг хөгжүүлчих юм бол тэр 3 хүрдтэй харгалзаа зэрэгцээ дахиад 3 хүрд. Тэгээд үлдсэн 2 хүрд ингээд 9 хүрд идэвхчих боломжтой болж байна шүү дээ. Тэгэхээр мэдлэгийг орж олж авахаас биш яах нь вэ? Тэр мэдээллийг ингээд уншаад багслах хэрэг биш юм шүү дээ. Мөн үү? За тэгэхээр хоолой хүрд, орой хүрдний дасгал бол нэг нь мэдлэгийг авч шүүр тунгаах, нэг нь дуулах тийм ээ. Энэ хоёроор байна шүү. Бус хоёр нь болохоор бус 7 5 хүрднийхэн засал нь дандаа биеэр үлдсэн. За энэ дээр чинь олон дасгал бий л дээ. Зөвхөн хүрдэн дээр жишээ. Бусаар нэг ийм дасгал байна. Зөв ханд харж байгаа. Энэ тийм амар цал биш. Хоёр гарыг алгыг нийлүүлээд хоёр гарын алгыг нийлүүлээд ингэж зогсчоод дэш өсрөн. Өсрөхдөө хоёр гарын алгыг урдаа хавсарна. Тэгээ өсөрж явахдаа хоёр хөлийн уулыг бас яах нь вэ? Энэ. За би яриа өсөрдөөд хөнгөн. Энэ үндсэн байрлал өсөрлөө. Өсөртөө хоёр гарын алгыг хөвлөдөө хашгирна. Хоёр хөлийнхээ уулыг хоорондоо агаар давтар ташаад бухаад бохно шүү дээ. За үзье. Хөнгөн жинтэй усаас эхлэв. Өсөрлөө болож хоёр хөлийнхээ уулыг нийлүүлдэг. Өөрөөр алга уул хоёрыг зэрэг хавсарна шүү дээ. Мөн үү? За нэг үзэгт бодjоод юм мөргөцөө. Улаа. Тэгэхээр энэ бас яг хүндхэн санаагац. Тэгэхээр та нар бодороо сая чинь хүрд болгонд нэг төлөөлөх тасаа зааж гисэн болохоос энэс өөр цал байхгүй гэсэн үг шүү дээ. Дэлгэрээд явчихна. За 3 сар дотор багтаад нөгөө Монгол домч гэсэн фэйсбүүк оцсон шүү дээ. YouTube дээр бичлэгэн дээр ерөнхийдөө бүх тасаалыг ер нь оруулна. Хүнээр хийлгээд. Жишээлбэл үнд сүрдийн дасгал гээд хэдэн дасгал багцлаад, өрчгөн хүрдний дасгал багцлсан дасгал, наран сүлжээ, зүрхэн хүрд, хоолой хүрд, хоолой хүрчин доо, мэлмийн хүрдний дасгал гээд багцлсан байдлаар нь оруулах. За. Тэгэх юм бол дагаад хийх юм байна. Номон дээр зурч харах бас их ойлгомжтой болоод байна. Тэгэхээр би хийхэд амархан хамгийн дөхөмтэй төлөөлөгч тасгалуудын зааж өгсөн юм байна. Тийм үү? Ойлгосон уу? За, одоо ойлгосон бол Бидний үгний төслийг 1 минут хийх үү? Хөлөө зогсчихээд буцаад болгож байна. Удаан зогсож чадчихвал удаан хийн шүү дээ. За. Үнд сүрдний таслаа дахиад нэг хийж үзье. Хоёр хөлөө нийлүүлээд цэг зогсоод хоёр гарыг урагшин тэнэлгээд ингээд норуугаа толгоо өгөхгүй нэ цээжээ донгоохгүй нэ цэг зогсоод хоёр хөлийн өлмийн бүтэн нийлүүл өлмийг нийлүүл бүтэн за өвдгийг нийлүүлээд одоо тун алхуурхнаар өвдгөө нуглаад бага багаар доошоо суу яг энэ тэнцвэрт байдлаараа
За эхлэе. Оо сайн байна. За баш. Башо. Ой, башо. Башо. Бараа. Санаар ярьж байгаа юм хэлээд биш нэ. Хажуу хаашч. Үлэн нэлээ. Үцээ. Башо. Бараа. Бараа. Башо. Үцээ. Башо. Бар. Одоо баш. Он захгүй. За ихэнхдээ хөс орж гэнэ үү? Гарнаа. Хөл чичирч гэнэ үү? Чичирнэ. Уцаар хурж гэнэ үү? Хурж гэнэ. За. Уургүй болох нь шүү дээ. Энэ дасгалыг хийхээр нөгөө хэлсэн шүү дээ. Усууц оч одоо. Үнд сүрдний гэмтлийг оншилдог арга юу вэ? Хумсны энэ цагаан маглаг идчихүү дээ. Тийм үү? Яс эдишнэ хэврэгшин, яс эдишнэ эмгэгшид, яс эдишнэ сэрэгшин энэ үнд сүрдний шин тэмдэг буюу хумсны цагаан махлагд өнгөн тод биш болоод хэмжээгээр жижиг болоод заримдаа алга болчихдог тийм үү. За тэгэхээр нөгөө 13 дэлгэхтэй дандаа Улаанбаатарын 3 дэлгэхтэй дандаа 2 дугаар л нийтээд өндөгний хайс юм уу? Монгол өхрийн улууны ясыг нотгож гурилдаад тэр гуриландаа холиод идэх юм бол энэ цагаан чинь тодорхой дөрхнө шүү дээ. Хоол ундараад идэх арга. Хөлгөөнөд идэх арга нь анхны дасгал нь энэ. Тийм бол дандаа нэг юмыг олон талаас нь харсан чиг баримжаатай байгааз зөвхөн хоолоор биш дасгалаар. Нөгөө нэг засдаг арга нь болохоор барайц шүү дээ. Арцгийн ажилтыг засчих нь арцгийн ажил засгахаараа өөрөө аянда энэ сүрдний эргэлт хэв хэмжээтэй болж ирнэ. За одоо дасгалыг ойлгоно тийм үү? За тэгвэл тийшээ